За одоо бүгдээрээ өргөн энтэй за жоохон орц багтай материалаар за том хэмжээний дээлийг хүү ингэртэй эсгэх аргаар эсгэж үзье. За үүний тулд одоо бидэнд байгаа даав маань 3 метрийн урттай даав байгаа. Тийм учраас даавга дээлийн хийх ёстой урт маань метр 50-тай. Метр 50 урттай дээл бид хийх ёстой байна. За тийм учраас бүгдээрээ дээлээ за хавсраа бөхтрөөд гэж манайхан бас ярьдаг тийм ээ. Бөхтрөөд за ингээд байрлуулч. За бид нэг талаас нь за зүүн талын ар ингэрийг эсгэж гаргаж авъя. За даавга байрлуулсныг та бүхэн харж байна. За дээлний урт нь метр 50-тай тийм. За метр 50. За энэ дээр бид нар оёдлынхаа тавилтыг за хормойд бүгдээ 2 см-ийн оёдлын тавилтаар нэмээд тооцчихъя. За энэ гарч ирж. За ханцын урт маань 92 см байгаа. Ханцын урт 92. За оёдлоо удаад за ол хүртэл биднэрт 74 см байна. За тэгэхээр бид нэр цааш нь дахиад хэдөө 18 см-ийн бүгдээрээ ханцын үзүүрт оруулахыг оруулж шаардлагатай байна. 18 см. За 92. За оёдлын тавилттайгаа ханцын үзүүр за 93 см гэхээр энэ орж ирэх юм тийм үү? За 90. За ханцын үзүүрийн өргөн маань 20 см. За энэ өмнөх нөгөө томьёогоор багшин тооцоод хэмжээнүүдийг шууд гаргацсан байгаа. За скүр дээр бид нэг ханцын томьёонуудаа үзсэн байгаа тийм үү? За цээжний тойрог дээрх өргөн маань 40 см байгаа. За бид нар энэ ингээс нааша оёдлыг авч байгааг та нар харж байгаа. Яагаад гэвэл ингээс энд бол бид нар оёдол болж орж ирэх хэрэгтэй тийм. За цээжний тойрог 40 см. За 1 см-ийн оёдлын тавилтаа тавиад 41 см. За нэлээд том өргөн дээл гарч ирж байгаа бидний дээл маань. За ханцын угийн өргөнт ханцын угаар өргөн маань 30 см-тай гарч ирж байна. За тэгэхээр 1 см-ийн оёдлыг тавьж өгөөд энэ гарч ирэх тийм үү. За хормой үзүүрийн өргөн бол ерөнхийдөө цээжний өргөнгээр 5-аас 10 см-ийг нэмж өгдөг. За энэ эрхтэй дээл байгаа. За бид 5 см-ийг нэмж өгөхөөр яг хэтэрхий юм шулуун нарийн дээл гарч ирнэ. Энэ дээл маань эрхтэй дээл учраас багш нь хормой дээр 10 см-ийн нэмэлтийг тавиад өгье. За ингээд энэ бол хормой үзүүрийн тийм. За ингээд бид нар ташаа болон хормой уртдах чивгүүдээ олсон бол хооронд нь юугаар холбогдлох вэ? Шулуунаар холбоод ташааны шулмаа гаргаж авнаа. За ханцын үзүүртэй холбоод сугны шулмаа буюу ханцын доод шулмаа за өөрөөр хэлбэл бид эндээс урагш ханцын үзүүрт зүүдэл орж ирэх гэсэн үг. Ханцын үзүүрт зүүдэл орж ирэх гэсэн. За сугны ухлаацны мөрөө шугамыг зуръя. За үүний тулд ерөнхийдөө бид ханцуу талдаа 9 см. За сугны ташаа талдаа 5 см аваад за энийг яах нь ингээд ажим мөрөөгөр холбож өгч бид нар сугныхаа дугуурлын хэсгийг гаргаж авах боломжтой байдаг. За эрхтэй дээл бол ерөнхийдөө сайхан сугаараа юм жоохон өөж байвал хөдөлгөхөд их байдаг тийм. За хормой шугам. За хормой уртаа бид тэмдэглээд за ерөнхийдөө ташааны шугамд перпендикуляр байхаар хормойг өргөж өгдөг. Хормой өргөлтийг хийж
тэрнээс бол энэ заавал одоо тогтмол хэдэн сантиметр гэсэн ойлголт бол байхгүй. Хэр их одоо ташаа хормоо одоо дэрвгэр байна. Төдий чиний өргөлтийн хэмжээ дээшээ гарч ирнэ гэсэн үг тийм үү? Өөрөлдвөл бид нэр энд 90 градус буюу ташааны шугамд 90 градус байхаар хормоо доод шугамыг зурж өгдөг байна.